Төргийн хэдүүлэн өнөөдөр Нумын ордны 12 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг таараа үзүүр мэргэлж үзье. За Нумын ордны маань 12 сарын ерөнхий төлөв байдал ямар хөө байх нэ? Зохиосон тэнгүүд нэ. За ерөнхий төлөв байдал. За ажил мэргэжил хүн хоорондын харилцаа. За хайр дурлал мөнгө санхүү гэд. За тэгээд ер нь бол Нумын ордныхан маань энэ 11 сар 10 сард нэг их тийм хүлээстэй те одоо жишээ нь бодож байгаа санаж байгаа зүйл нь айгу бүтэмж муутай байсан болвол энэ сард бол их бүтэмж сайтай тий их нээлттэй сар байх нь тий одоо ажил мэргэжил дээр ингээ харахад бол их олцтой омогтой олцтой тий аз жаргалтай одоо магадгүй бас ингээд нэг шагнал урамшуулал хүртэх ч юм уу карьер ахих ч юм уу шин санаа байж ах ч юм уу тийм их гоё боломж өндөртэй тэгж харагдаж байна. За тэгээд хүү хоорондын харилцаан дээр бас их л гунигтай одоо ингээд одоо бодож үзсэн ч гэсэн одоо ингээд бусдтай ингээд харилцаад ингээд ярьж бодож үзсэн ч гэсэн тэр одоо зүйлсүүд нь нэг л бүтэмж муутай ажил дээр тийм байжсэн бол энэ 12 сард бол ерөөхдөө хүмүүстэй харьцахад бол их гоё нээлттэй ярьсан хэлсэн үгнүүд чинь гоё тоод бөгөөд үнэн тэгээ бусдад айгу тийм талархал хүлээх тэр хэмжээний байдлаар таныг одоо Нумын ордныхны хүлээж авах нэ. За хайр дурлалын асуудал дээр бол их баяртай байна аз жаргалтай ингээд их баяр хөөртэй найртай цэнгэлтэй шоутай одоо юу гэдэг хурим найртай магадгүй зарим хүмүүсээс гэр бүл болж гэрэлж магадгүй зарим гэрэлцэн байгаа хүмүүс них гой баяр наадамд бас их явж магадгүй тийм хүзэр гарч ирсэн байна. Тийм одоо их аз жаргалтай байгаар харагдаж байна. За тэгээд мөнгө санхүү дээр бол харин жоохон юу байгаад байна. Жоохон мөнгө их үрэх гээд байгаа юм уу да тийм. Тэгэхээр данс тооцоогоо маш сайн хянах хэрэгтэй болж таарж байна. Тийм данс тооцоо чинь нэлээд доошоо явж магадгүй болох гээд байна. Тэгэхээр маш сайн данс тооцоогоо хэмнэх хэрэгтэй. Өглөг зарлага одоо юу гэдэг бүх юмнуудаа сайн цэгэнж оруулах хэвээр хөрөнгө рүүгээ одоо оруулж чадахгүй болтлоо тэгж дараа жил оруулах хэвээр хөрөнгө оруулалт руугаа мөнгө оруулж чадахгүй болтлоо одоо жишээ нь мөнгөгүй болох магадлал энэ 12 сард байна. Уучлаарай тийм болохоор мөнгө санхүү дээр аюул сайн хяналттай байхгүй бол болохгүй нэ шүү. За хэдүүлээ уламжлалаараа хайр дурлалын асуудал хайр дурлалын хэм маягийг тодорхойлъё За Нумын ордны маань 12 сард хайр дурлал дээр нь ямар хөө сонирхолтой зүйлүүд учрах нь вэ? Сингл хүмүүст ямар хөө учрал учрах нь шинэ учрал байна уу? За дөрвөөс хойш гарч ирэх гэдсэн хүчээр байна. За синглчүүд маань ер нь их гоё юм шүү. Синглчүүд маань одоо хуучин хуучин магадгүй зарим нь сингл хүмүүс маань саяхан салсан байж магадгүй тэгээд хуучин тэр одоо хайртай хүнээ орхиж чадчихээн. Одоо хуучнаа орхиж чадчихээн. Тэгээд шин зүйл ингээ энэ араас гэрэл гарч байгаа. Тэгээд шин зүйл эхлэх одоо үүд хаалга нэг чинь шинэ хайртай уучрах юм байна. Тэгээ айгүйх одоо мэдрэмж өндөртөөр 12 сард одоо маш олон ингээд нэг сонголтууд ингэж гарч ирэх магадaltaй одоо маш мэдрэг байгаарай л гэж байна л та. Тэгэхээр олон ингээд
танд таалагдсан хүмүүс гарч ирж магадгүй. Тэгээд тэр таалагдсан хүмүүсээс айгуу сайн мэдрэмжтэйгээр одоо тэр хүмүүсээ сонгоорой л гэж байна. За тэгээд ерөнхийдөө айгуу тийм хит одоо их өглөгч байх юм байна л да. Одоо ингээд хайр дүүрэн те бусдад ингээ хайр айгүй их өгсөн тийм сар байх юм байна. Ер нь номынхаа их айгүй тийм зөөлөн сайхан айгүй тийм гоё сингл залуучууд маань айгүй тийм бусдад хайр өгсөн их гоё инрэнгүү тийм гоё сар байх нь. Тэгээд айгүй их баяр наадамтай те баяр цэнгэлтэй магадгүй нөө 12 сар шинэ жилийн баяр байдаг болохоор маш гоё байгаад байна. За одоо хэдүүлээ гэр бүлтэй болон партнертай тий хосууд маань ямар хөө байх нэ хайр дурлалын асуудал дээр байх нэ. За их эго өндөртэй юм л да хостой номынхан маань. Тэгээд энэгээрээ яаж яана гэхээр хосыгоо жоохон зовоогоод гомдоох гээд шүү. Тэгэхээр ерөнхийдөө айгүй лог сэтгэлгээгээр хандаад тий хайртай өмнө болж өгвөл одоо тий юун дээр стресстэй байгаа, юун дээр уурлаад байгаа, яаж одоо хайртай үнтэйгээ харьцах уу гэдэг асуудал дээр айгүй сайн номынхан маань толгоон дотроо бодоорой. За гэр бүл тэгээд хэрвээ тэгэж одоо бодож чадах юм бол тэ та хоёрын одоо энэ 12 сар чинь нэлээд гоё аз жаргалтай тэ гоё байх юм байна шүү. Хэрвээ эс гэх юм бол мэдээж юм жоохон онцгүй болдог тэ. Тэгээд ер нь жоохон онцгүй болдог. Тийм болохоор номууд маань өөрсдөө их аягүй сайн төрүүлээд гоё ингээ хүлээцтэй буулттай байх юм бол хосууд ч их гоё сайхнаар хүлээж авч энэ сар их гоё байна гэсэн. Гэр бүлтэй номууд маань ерөнхийдөө бол энэ зарим номууд маань жоохон салах гэж байгаа номууд бас байж магадгүй. Тэгээ одоо жишээ нь гэр бүл салах гэж байгаа ч юм уу те тиймэрхүү номууд зарим номууд шүү те тийм байж магадгүй. Тэгээд одоо жишээ нь айгүй тийм стресс ихтэй те айгүй тийм стресс ихтэй. Тэгээд одоо жишээ нь эд хөрөнгөө хит их булаацалсан ч юм уу те эсвэл үр хүүхдээ хит их булаацалсан ч юм уу тиймэрхүү хандлага байх юм бол номууд маань энэ удаад жоохон лог сэтгэлгээгээ аягүй сайн ажилуулаарай гэж байна. Лог сэтгэлгээ зүүн сайвнд одоо энэ нэг намайг ингэх гээд гэдэг тийм зүүн сайвнгийн асуудлуудаа хаяараа зүгээр лог сэтгэлгээ яавал би энэ шүүх хуралт юм уу эсвэл бол яавал би энэ одоо хүссэн зүйлээ авах вэ гэдэг дээрээ толгоогоо сайн ажилуулаарай. Зөвхөн толгоогоо сайн ажилуулад бусад зүйлүүд одоо гадаад орчноос айгүй их мэдээлэл аваад тий ерөнхийдөө энэ жоохон маргааныхаа асуудал дээр шийдвэр гаргаарай. За зарим номууд маань бол мэдээж бас айгүй одоо гэр бүлтэй номууд маань бол мэдээж сайхан байна. Ер нь бол номууд маань дийлэнх нь бол аз жаргалтай, тэгээ гоё баяр хөөртэй юм байгаад байна. Зарим номууд маань жоохон асуудалтай байгаад харагдаж байна. Тийм болохоор та нар маань ерөөхдөө жоохон лог ухаанаар өөрсдийнхөө асуудлуудыг айгүйх бодож юу ягаараа хийгээрээ саяны одоо хүзрүүд дээр дандаа сэлмүүд гарч иржтэй. Тэгэхээр ер нь бол жоохон лог ухаан өөрийнхөө одоо гадаад байдлаас мэдээлэл хууль дүрм журам те юу байдэн тэр бүгдийг аюун сан судлаарай л гэж харагдаж байна да. За надтай хамт энэ хүм мэргийг мэргэлсэн номын ордныхоо хүмүүст баярлалаа. Тэгээ та бүхэндээ аз жаргал сайн сайхан бүхний дээдийг цаглашгүй ихээр хүсье. За баярлалаа баяртай.